За байцгаана уу өрхөн үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 6 дугаар сарын 27-ны баасан гараг. За товч өгөөд шуурхай мэдээ хүргье. Өнөөдөр дээшүүхээс зарим нэгэн чухал тушаал шийдвэрийг гаргалаа. За эдгээр нь бол үндсэндээ цаашдаа Трампын засгийн зүгээс барьж байгаа бодлого чиглэл. Тэр тусмаа цаашдаа холбоотой бодлого шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдэг ийм таамаг байна. За мөн энэхүү дээшүүхийн шийдвэртэй холбоотойгоор олонний анхаарлыг татаж байгаа нэг сэдэв бол яа харахгүй 1 сарын 20-нд ерөнхийлөгч Трампын гаргаж зориулсан. За гадаадын зарим иргэний хүүхдүүдэд төрмөл иргэншил автоматар олгохгүй байх тухай зарлагт нөлөөлнө гэдэг. За ийм ерөнхий сэдэв бол ярьж байна. За дээшүүхийн шийдвэр бол үндсэндээ 4 цаг орчмын өмнө гарсан байгаа. Тиймээс миний хувьд энэхүү шийдвэртэй танилцж үүнийг бүрэн ойлгох хугацаа хараахан болоогүй байна. За тиймээс үндсэндээ маргааш бям гарагийн 7 хоногийн мэдээгээр энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргье гэж бодож байна. За тиймээс маргааш энэхүү өнөөдрийн дээшүүхийн шийдвэрийн мөрөөр болон за энэ 7 хоногт цагааттай холбоотой болж өнгөрч байгаа зарим нэгэн онцлогоо сонин мэдээллээр дахин уулзъя.